Ур чадвараа зөвхөн онлайн хүрээнд бус практик ур чадварт суурилсан сургалтаар хөгжүүлэх боломжийг олгодог бизнес, маркетинг, мэдээллийн технологи зэрэг олон чиглэлээр англи хэлээр хичээл нь явагддаг BTech хөтөлбөр хэрэгжиж эхэллээ. Их Британийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн боловсролын хөтөлбөр санхүү эдийн засгийн их сургуульд хэрэгжиж эхлээд байна. Тэр энэ хөтөлбөрийг яагаад манай сургууль хэрэгжүүлж байгаа вэ гэхээр оюутан залуус Монголдо сурахын зэрэгцээгээр өөр гадны улс орнуудад дэвшин суралцах, эсвэл тэнцэнэ мэргэжлэрээ ажиллах ийм хүсэл сонирхол маш ихтэй байдаг. Гэхдээ зарим улс орнууд бол Монгол улсын дипломыг бас хүлээн зөвшөөрөхгүй байх. За шууд ажил олгогч нь зөвшөөрч ажилд авахгүй байх юм бас сул талууд бол ажиглагддаг. Тэгэхээр манай энэ хөтөлбөрт хамрагдсан оюутнууд маань цаашаа одоо Европын сургуулиуд, за Америкийн сургуулиуд, за Австралийн сургуулиуд бас энд хамаарагдж байгаа бүгдээрээ одоо энэ дипломод үзүүлээд дараагийн шатны сургалтанд нэгд сурах боломжтой. Мөн Их Британий боловсролын байгууллага Pearson-ээс гаргасан албан ёсны үнэлгээний цогц системийн дагуу хичээл сургалтын үйл ажиллагаагаа явуулна. За тэгээ мэдээж манай оюутнууд 3 жил санхүү эдийн засгийн сургууль сурсныхаа дагараар англи улсад бас 30 сургуулиас сонгоод 1 жилийн хугацаанд англи улсын бакалаврын дипломтой болох боломжтой болж байгаагаар энэ хөтөлбөр ерөөд гол давуу тал нь байгаамаа. Санхүү эдийн засгийн сургуулийн хичээлүүдийг 1 жил, BTech хөтөлбөрийн 4-5 дугаар түвшний хичээлүүдийг 2 жилийн хугацаанд суралцаад Английн нэр бүхий 30 ихтэй сургуульд 1 жилийн хугацаанд суралцах боломжийг оюутнуудад олгох юм байна.